Чингэлтэй дүүргийн гэмт хэрэгээс урдчлан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Мансууруулах бодисын хор уршиг хэрэгэлсэн хүнд ямар шинж тэмдэг илэрдгийг яаж урдсан сэргийлэх үү? Хэрэгэлсэн тохиолдолд хаана хэн хандж тусламж үйлчилгээ авах вэ гэдэг сургалтыг зохион байгуулж байна. Мансууруулах ийм сэтгц нөлөөт бодисын Монгол улсад нөхцөл байдал ямар байна вэ? Ямар насны хүүхэд залуучууд хэрэгжилж байна? За эцэг эхчүүд энэ талаар мэдлэг ойлголт байна уугүй юу? Хүүхэдтэй энэ хар тамхины хор уршиг болон хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар ойлгуулж чадж байна уу? За таны хүүхэд хэрэглээд ороод ирвэл ямар шинж тэмдгээр нь яаж мэдэх вэ? Мансууруулах бодис хэрэгэлсэн эсхийг. За хэрэглэхээс өмнө яаж урдсан сэргийлэх үү? Хаана хэн хандаж ямар тусламж авах вэ гэдэг. Хамгийн бага нь 15 жилийн ялтай. Яг сургачийн ширээнийхээ араас 14 наснд хүрсэн хүүхэд гэмт хэргийн субъект болдог. Хүний эд зүйлийг дамжуулж авчиж өгөөд тээвэрлэх, зөөвөрлөгч болоод хэрэг толбогдсон тохиолдол байна. Хар тамхиныхаа тунг хэтрүүлж нас орсон 50 тохиолдол бүртгэгдсэн. Газ цавуу өндөрлж нас орсон 11 хүүхэд байна. Эцэг их асраа хамгаалагч багш нийгмийн ажилтан буюу хүүхдүүдтэй ажилтдаг хүмүүс өөрснөө энэний талаар мэдээд хүүхдтэйгээ ажилтдаг байх ёстой, урдсан сэргийлэх ёстой. За эцэгчүүдийн эртсэн юм байдал бол маш сайн байна. Шинэ мэдээллийг танилцж байгаанаас өнөөдрийн өгч байгаа мэдээллээс бас харахад болно гэж үзэж байна. Сургалт бол үнэхээр сайн байна. Тэгээ хүүхдүүдэд маш их зөв ойлголтыг өгж, хүүхдүүдтэйгээ ярилцаж их ойлгоцох хэрэгтэй юм байна.